эцэгтэй хүндэтгэл мөргөл өргөхөөр ирсэн итгэлийн ахын дүүстэй эзний өдрийн мэндийг хүргэе. Ирж буй шин 7 хоногт нь хүн бүрийн дээр эзэн бурхны ивэл нэгүсэл бэлхэм дүүрэн байх болтугай. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Галил Монгол чуулганы мэдээллийг танд хүрэхэд бэлэн боллоо. Эхний мэдээ. Өнгөрсөн сарын 27-оос 29-ний хооронд Солонгос дахь монголчуудын нэгдсэн кемп болж өнгөрлөө. Эзэн бурхандаа магтаал хүндэтгэл өргөн талархаж хамсдаа нөхөрлөн бие биенээ босгон байгуулсан эвэл дүүрэн цаг байсан гэж итгэж байна. Хичээл зүтгэлд бүү хориг бэ. Эзэн дүүлчлэн сүнс дотор шат. Ром 12:11. Дараагийн мэдээ. Нэм гараг бүрийн 12-оос 13 цагийн хооронд цуглааны байранд хамтдаа чуулан Библийн уншлах цагийг хэрэгжүүлж эзний үгээс уншин суралцж эхлээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Цуглааны гишүүн бүр Библийн боловсралтай өсөлт дүүрэн жил байх нэгдсэн зорилгын төлөө хамтдаа хичээн шамдаж идэвх зориулттай оролцохыг уриалж байна. Залуу нас чинь бүргэд мэд шинжлэхдхийн тулд тэрээр амьдралыг чинь сайнаар хангадаг. Дуулал 103:5. Онцлог мэдээ. 1 сарын 19-ний орой хөгжлийн цаг хугацааны шугам сургалтыг Чин зүрх чуулганы пастор Ариун Болд зохион байгуулсан билээ. Уг сургалтыг үргэлжлүүлэн энэ бүтэн саяны 17 цаг 30 минутанд Галил Монгол чуулганы пастор Түрмөх удирдан явуулах гэж байна. Үүнд чуулганы гишүүн бүр өргөнөөр хамрагдаж бурхны мэрэгэн ухаанд хамтдаа суралцахыг уриалж байна. Энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд Солонгос улсын цагаан сарын баяр болж өнгөрлөө. Энэхүү цагаан сарын баярыг тохиолдуулан Галил Монгол чуулганы ахын дүүс нэгэн өдрийг зориулт болгон гаргаж хамтдаа шинэ оны залгалтаа хийцгээсэн билээ. Энэ өдөр ирж нөхөрлсөн болон үйлчилсэн өөрсдийн авьяас бэлгээрээ итгэгч ахын дүүстэй мэдчилгээ дэвшүүлсэн бүхий л ахын дүүсийн дээр бурхны хайр ивэл бэлхэн дүүрэн байгээ. Хэрв тэд хамтдаа ойч хаваас нэг нь нөгөөхөө босгоно. Харин ганцаар байгч унахад түүнийг босгох хүн байхгүй тул хөөрхий. Номлогчийн үг 4:10. Онцгой уриалга. 2025 онд Галил Монгол чуулганы хүн бүр залбирагч байж үннээр болон сүнсээр яван эзэн бурхнаа алдаршуулсан, өсөлтөөд тэмүүлсэн, бурхан тааламжтай, өөр сүнстэй нэгэн байж итгэлийн гэр бүл дотроо гэрэлт авс болцгоё. Бүх дэлхий эзэнд баясгалантайгаар хашгирахтун, эзэнд баяртайгаар үйлчил, түүний өмнө баясгалтайгаар дуулан ирэхтун. Дуулал 101:2. Чуулганы итгэлийн ахын дүүсийн эрүүл мэнд, сүнслэг өсөлтийн төлөө залбиралд та бүхнийг уриалж байна. Бурханд итгэх итгэлээ бие биендээ түгээн харуулж, эзэн дотор ахын дүүсээ халамжлан залбирдаг, санаа тавьдаг байж бурхан эзнээ алдаршуулцгаая. Галил Монгол чуулганы мэдээлэлтэй хамт байсан итгэлийн ахын дүүс та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт нь эзэн бурхны хамгаалалт удирдамж, ерөөл бэлхэн дүүрэн байх болтугай. Хүндэтгэл мөрөлийн цагтаа тавтаа морилно.